За 1 2 1 2. За дахиад цагдаа зогсоочлаа. За таныг одоо яагаад ингэ байн цагдаа зогсоод байна? Хитрхи содон байгаа юм л дээ. Содон байна үү те? Яасан чи те? Уулгамуулгаас их. Байн цагдаа зогсоод хад чи нэг цагдаатай нэг уулзахлаа нэг наадтай ярьчих. За сайн бацгаана. Блог тест 2. За одоо хаачих байгаа лээ. Одоо юу? Ямар их юу гэлээ. За одоо хаашаа явах гэж байгаа лээ чи тэр? Одоо зүгээр богдуул руу явж штэ. А богдуул руу. Тий, Ямар богдуул руу явах гэж байгаа лээ? Энэ машины нөгөө моторыг сая бүтэн задлж бооссон. Кришнийхаа жиг ирүүлээгээд тэгээд тэрнийг нөгөө хал төрөлтийг шалгаж эцсийн байдлаар хүлээлгэж өгөхгүй л өөртөө яг гоё нэрийг шалгаж өгөхгүй бол шууд үгүй болчих болохгүй багт. Нөгөө нэг улаан портал тавьж байгаа юу маань жийл маань бас ирж байгаа. Тэгээд энэ зургийг нэг аваад жоохон тест хийж байгаа л өөр тэр. Бас та тэгээд бас давхар миний блогт орж байгаад одоо сэтгэлээ хэлнэ. Чи тест 2 гээд байгаа. Тест чинь хэд үрдүүлж тест 100 гэж. Их тест 10 хүртэл явна. Яа, тэгээд хизээ анхны яг бүрэн хэмжээний дугаарч авах юм. Тест 10 өнгөрөөл тэгэл бүрэн хэмжээний гарна шүү дээ. Бүрэн хэмжээнийх нь орчоо сэтгэлээ хэлээ да. Тестэнд орж сэтгэл хэлэхгүй гэж. Тий, тестэн дээр хэлэхгүй. За. Ай. За сайн уу. За сайн байна уу? Сайн байна уу? За сайн байна уу? Та миний блог тест 2-т орж байгаа шүү. За. Яас гэнэ? Юуш нэгээгүй чи юугаа ярих гэдэг юм аа. Ууртан орсон байна. Оо яг зөв. Юу ч дурсал уудаг болсон. Хэдэн сараа. За хадалт хайг байна уу? Ань хэдэн гэтэл яваш. Одоо хөндөрсөн. За, болсон. Ja, Nästa. За базраа нөгөө моторын гэриш үлээсэн байсан гэсэн шүү дээ тий. Тэрнийгээ тестэлсэн. Хэр вэ? Дэжгүй. Одоо тэгээд уулын шарыгаа хаста аюу гоё бэлцээ гасан шүү дээ. Тэгээд кришний жирэг үлээгээд нэг фейлцээ тэгээд. Тэгээд бид нар юу болсон? Одоо нөгөө эн чин цаашаага энэ шар дээр чи хөгжүүлэлт хийх гэхгүй юу? Хорооп солигдсон 3-6 мотор дээр супер чаржер тавьж турших гэдэг дараагийн ажлууд байгаа юм. Тэрэндээ бэлдээд доор нь шинэ блогт өгсөрчлээ. Зөв. Тэгээд одоо нэг яг өөрийнхөө машин шиг л тестлээ л шүү дээ. За. Өнөөдрийн тест амжилттай л болчихлоо. За ингээд
жоохон хурд ихээр яаж юм? Наас зөөлөг бол тэр юу гэж мэдчихгүй. Тэгээ сэвэлцээ л. Сэвэлцээ. Тэр Сая жоохон наашаа ирэхэд хийг нь хаацсан. Тэгээд юуныхаа тосныхоо авахыг тал дээр нь тавьчихсан. Тэгээ бүр ингээд зам дээр ингээд ойгоодсон. Яагаад ингэж ийсэн хойтлын орж ирэх тохиолдол байна шүү дээ. Таг одоо бол юу вэ? одоо цааш. Камер руу гарахгүй та. Яг Энэ хоёрыгаар айгүй энэ минийг бий. тийм шүү дээ. За ингээд орох хэрэгтэй байхгүй. За энэ хоёр машиныг тоноглоход ер нь хэдийн хугацаа орсон бэ? Ярихгүй. Юу хоёр машин тийсэн тоногийнхоо танилцуулгыг өгч. Ама чи өөр барьж байгаа шууд би чог дагаал өвч. За хоёр машины танилцуулга. За ерөнхийдөө энэ ихний гаргасан Wrangler маань Wrangler JK загвар JK Sahara. Sahara-г ерөнхийд нь яаж тонголж болох уу гэдэг талаас нь эзэнтэй нь ярьж хагаад хийгдсэн тоноглолууд байна л да. За эдрийг ингээ ихнээс нь ярих юм бол бас энэ залуу маань өөрөө насаар нэлээд залуухан дүү байгаа. Дугуун дээр гэхтэл сонголт юутай их гой сонголт хийсэн. Микки Томпсонгийн дугуй одоохондоо ашиглаж байгаа машин байхгүй байгаа. Энэ маань тэгээд орж нэлээд л янз бүрийн замаар явж тест хийгээд ерөн сайн дугуй гэдэг нь батлагдчихад байна. Микки Томпсонгийн дугуй байна. KMC-гийн обууд байна. Тэгээ машинд ч ерөөсөө обууд дугуй хамгийн их өнгө үзэмж нэмдэг. Тэгээ хажуу талаас харагдах байдал дээр Fender бол ерөнхийдөө манайхан дээр бүгдэн дээр нь ашиглагддаг. Нийтлэг болсон доо. Fender байна. Гэтэ яг хав шавар их цацдаг ч гэсэн үзэмж нь гоё ядаг болохоор манай залуучууд энэ Fender их сонирхож сонгож тавьдаг. За амортизаторын хувьд бол King-ийн coil-оор 50-ыг зөвлөлтөд тавьсан. King-ийг яаж тавьснаасаа болоод энэ үгүй би сайн мэдэхгүй байгаа. Олон King-тэй машин унж үзээг болохоор ер нь бол надад их таалагдсан. Зөөлхөн зохион авж байгаа, донцлогоо гаргаж байгаа тэр бол гоё санагдчихж байгаа. За тэгэл юу гар татварнууд байна. Reflex-ийн long arm-нуудыг бүгдээр ингийн сетер нэр нь бол манайх одоо бүгд л мэддэг болсон дөө. Long arm маань одоо үндсэндээ энд гарны доод гарны сур энд байсан. Сток нь бол энэ дээр байдаг. Тэгэд энэс энэ хоёрын хооронд нэг 30 см-аар урт гарнуудыг тавьж байгаа. За энэ дээр ингээ long arm-ыг бүтэн сетээр нь ашигласан сетэндээ юу ирдэг вэ гэхээр одоо ингээл доромцны төрөв юунууд байна. Босоо тэнцвэрлэгчүүд байна. Ер нь бол сунж болох, таталтаж болох бүхэл юмнууд чинь сетэд байгаа төрөөд ирдэг. Хөндлөн татварга гэх мэтчлэн. За энэ дээр тэгэд хамгийн онцлог хоёр юм орсон нь юу вэ гэхээр PSC-гийн одоо манайхны нэг оффроудын тэмцээн дээр ашигладаг гидри систем суйрлуулагдсан. Энийгээ тестлээд явж гин ерөнхийдөө ингээл өмнөх нөгөө тестэн дээрээс нэг жаахан тосмос хойж авал ингээл хийсэн. Тэр мэрийг дөрөвнүүдээ ахиж чангалаад гожижсэн газруудын сайлныг конусаараа байна нөө яасан байна сулцсан уу гэл тэр мэрийгээ бүгдээр ингийн үзээ шалгаад явж гин. Энэ PSC-гийн өрүүлийн системийг тэр чигээр нь яг нөгөө нэг ордоны машин дээр ашигладгаар яг порогоор нь порогийнх чинь өрүүлийн аппарат байхгүй шүү дээ. Яг тэгэж суулгаж ашиглаж үзлээ. Тэгээ хоёр дахь онцлог юм нь юу вэ гэхээр энэ уртлын тэнхлэгийг Teraflex-ийн Pro 44 гээд 1.5 см ханны цуцаантай Wrangler-ууд чинь тэнхлэж байхаа муутай голцаадаг нэтрэгээд байдаг. Тэгэд нэгэнтээ 40-тэй дугуй тавих гэж байгаа болохоор тэрнээс зайлс хийсэн ахиж асуудал гарахгүй аялалд саад болохгүй үндсэн дээр энэ тэнхлэгийг тавилаа. Тэгээд мэдээж өндөрлөж байгаа болохоор дабл картонууд тавигдсан байна. За өнгөний сонголтын хувьд бол энэ үйлчлүүлэх залуу маань өөрөө ингэж хийя гэд манай базраатай ярьж хагаад тавьсан баг. За тэгээд мөн явдлыг зөөлхөн болгож байгаа бас нэг чухал
машины тэнцвэрийг хадгалж хамгаалж байдаг явдлын хатуу зөөлөнд их нөлөөлдөг эд бол энэ антирок байгаа. За антирокийг тавьж өгснөөр улам уян нэг дугуун дээр ирж байгаа гөшсөн гөшөлт авж байгаа мэдрэмж энэ төр хамаагүй бага. Хуучин нөгөө сток хөндлөн татваргнууд чи өөрснөө SV барнууд чи яадаг вэ гэхээр нэгдлийн дугуун ингээ хит гөшгөөр хатуудаад нөгөө төмрийнх нь уян харимхай чанар жоохон хат ихтэйгээсээ болж дугуй хөндөрөөд байдаг. Энэ маань болж өгвөл нөгөө лонг армтай болохоор доошо буулгахын тулд флекс сайтай болгохын тулд гэх юм уу антирокийг тавьсан. За тэгээд FM power гээд яндагийн систем катализатороос доошогоо бүтэн тавьсан байгаа. Энэ нөгөө одоо дараагийн прожектын дээрээ чаржраа тавиад ажлын дараалтаа яндан саасуу хэсэг ингээд солигдоод явна гэд төлөвлөгдсөн. Ерөнхийдөө тэгэл эхний явхад ингээд тест хийгдэж байгаа. Ийм 2013 оны машин байна да. За тэгээ дараагийн өнөөдөр зүгээр хахад дөнгөж тэнхлэг мэхлэг элдв янз юмаа тааруулаад гарч ирж байгаа машин. Энэ манай Батамар гэж залуугийн GL байна. За энэ GL дээр юу игдсэн бэ гэхээр ариун болт манай XPL одоо Apex порталыг оруулж ирж албан ёсоор тавьж байгаа борлуулж байгаа залуугийн маань авчир тавьсан портал байна. Тэднийх энэ портал угсралтаа хийж өгöd манайх энэ портал угсралтын ард дээрээс явхад ангийн бусад хөгжүүлэлтүүдийг хийгээд явж байна. За энэ дээр өнөөдрийн тестэн дээр портал маань яг араа солилтон дээр яаж нөлөөлж जैन 40-тэй дугуй тавиад явхад хэр түүртэй байна гэх мэтчлэн юмыг өөрийнхөө хувьд нэг жоохон мэдрэх гэж үзлээ. Ер нь бол сток машинтай ялгараад ахааргүй хэмжээний араа солилт хурдыг авж जैन. За энэ портал маань өөрөө 115-аар хувиргаж байгаа хацар зүрхний харьцааг. Үндсэндээ бол манай Rubicon-ууд маань 4.10 гэсэн хацар зүрхний харьцаатай байдаг болвол энэ порталыг тавьснаар 4.88-тай ойролцоо 4.88-тай хацар зүрх хараа тавьсантай ойролцоо төр дугуун дээр ирж байгаа ачаал захын дамжуулагч ачаал гэх юм уу. Тэрийг авч чадчихээн гэж харж байна. За тэгээд энэ манай өөрөө 40-тэй дугуй тавих болсон болохоор юу яачлаа. 450 56 50 88 лөө. 88 тавьснаас бол 488-тай хацар зүрх харааг сольж тавиад 40-тэй дугуй тавьсан. Энэ порталыг хэрвээ бусад машинууд сонирхоод ашиглая гэж бодож байгаа бол шууд тавихад бол бараг 35-тай дугуй шууд тавихад хурд хүч бэрэн дээр логт асуудалгүй юм шиг санагдлаа. Камермен чинь сая меморигэд өргөө аячлаа. За би ганцаараа ярьсаар байгаа дуусгачлаа. Бичлэг үзэж байгаа уугнаг бас влогийн дэмжиж байгаа залуустаа баярлалаа. Ингэ дуусчих уу? тэгээд дуусчихаа. Санагдахгүй байна. Дажгүй сайхан байна. Хойдлын торомц хэсгээр цахилгаан гар торомц Apex-ийн маань тавьж өгсөн байлээ. Тэр ер нь бас их олзуурах ууштай. Ягаад гэхээр манайхан ч үзлэг онцлогоонд орох гэхээр нэг тороосон торомц чинь сайн барьдгүй гүүгээд идэг. Тэгээ гар торомцоо чангал гэдэг нөгөөдхийн чангалаад өгчхөр нэг хөвгийн газар мазар нэг жаахан жалган малган дээр далиж мөрөөсөн үед нөгөөдх маань торомцлоо дугуй зуруулаад идэг. Тэгээ жаахан сул тавьчаад сул тавьчихаар үзлэгтэй тэнцэхгүй гэдэг. Энэ маань бол асуудалгүй байх нэ. За тэгээд ерөнхийдөө энэ хоёр машины амортизаторын явалтын явдал 40-тэй дугууны авж байгаа одоо портал мэдээж хүндэрчж байгаа юм чи энэ хоёрын нөгөө эсрэгээр нь биднэрт одоо дотор сууж явхад цогтж байгаа зохио энэ авж байгаа байдал тэрийг ерөнхийд нь нэг тестлсэн маркетаа болж амаржинуудыг өөрийнхөө хэмжээнд жоохон таарууллаа. Тэгээ ер нь бусдаар сайхан тест бол гоё болол
өнгөрлөө л гэж харж байна. Одоо тэгээд очиж сайхан чангалгаа болон бусад юмнуудаа үзээд манай энэ 2 дүүч хоёлаа хит бартаа цамаар аялах дуртай. 2 дүү байгаа. Тэгэл 2 дүүгийнхаа цаашдынх нь аялалд нь амжилт хүсье да. Тэгээд артал дээр нь Живсэрс Монголын хамт олон ингээд бэлэн асаалттай зогсож байгаа шүү л гэж хэлээ да. За нэг өнөөдрийн агааралт ингээд өндөрлөлөө. За бай манайхаа. Баярцсан болоо.